Дараагийн мэдээлэл хүргэе. Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээлээр барьсан 1008 айлын хорон сууцны хорооллыг өнгөрсөн 7 хоногт улсын комисс хүлээж авсан байна. Энэхүү хорооллын 756 айлын хорон сууцыг газар чөлөөлөлтөд орсон айлуудад өмчлөх бол 252 айлын хорон сууцыг түрээсийн орон сууц руу шилжүүлэхээр болсон байна. За та бүхний сайн мэддэг Сүхбаатар дүүргийн 9-р хороо Ногоон нуурын орчимд бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар 2022-оос 2025 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжиж эхэлсэн 1008 айлын төсөл амжилттай хэрэгжиж өнгөрсөн 7 хоногт бид нар хүлээж авсан. За энэ асуудлыг засгийн газрын уралдаанаар оруулж цаашдаа энэ газар чөлөөлөлтийн хэмжээнд энэ 1008 айлын 752 айлд нь орон сууцыг өмчлүүлэх, за үлдсэн 252 айлд нь түрээслүүлэх энэ асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг батлууллаа. Дараагийн төслийг хэрэгжүүлэх буюу гэр хороолд амьдарч байгаа айлуудын газрыг орон сууцаар солих ийм үйл ажиллагаа явна. Түрүүн би хэлсэн энэ 1008 айлын 756 айл нь газар чөлөөлөлт буюу байраа өмчлөх. За 252 айл нь бол түрээслэх ийм шаттайгаар явж байгааг хэлье. За нийслэлээс тогтоосон түрээсийн орон сууцны 1 м2 үн 6,000 төгрөг буюу дунджаар 50 м2-тай 2 өрөө орон сууцны сарын түрээс нь 300,000 төгрөг байхаар байгаа юм а. За хотын А бүсэд зах зээлийн ханшаас 3-аас 4 дахин хямд үнээр орон сууц түрээслэх боломжид ямар хүмүүс хамрагдах вэ гэдэг журам нь одоогоор тодорхойгүй байна. За мөн өнөөдрийн засгийн газрын хурлаар хэлэлцэн шийдвэрсэн бас нэгэн асуудал нь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдад олгодог томилтын зардлаас үүрэг гүйцэтгэгч цэрэг цагдаагийн албан хаагчд олгох хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр байлаа. Сэргийн албан хаагчдад олгодог томилтын зардлыг 70% нь тухайн өөр гүйцэтгэсэн үндэ 30% нь зэвсэгч хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдэл гаргасан байсныг өнөөдрийн засгийн газрын уралдаанаар 80% нь өөр гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд за 20% нь зэвсэгч хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэрийг гаргасан. За ингэснээр энхийг дэмжих үйлчилгээнд оролцсон сэргийн албан хаагч маань хаагчийн нийгмийн асуудал дээр томоохон ахис гарна. Нэгсэндээ нэг бүтэн жилийн үйл ажиллагаанд алс газар үүрэг гүйцэтгэж ирсэн албан хаагчид 6 сая орчим төгрөгийн бас нэмэлт томилтын зардал болгож өгж байгаагаар их онцлог шийдэл байгаа гэдгийг та бүхэндээ хэлэх хүсэж байна. За өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих үйл ажиллагаанд 23,000 зэрэг үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь жил дунджаар 1000 албан хаагч нэгдсэн үндэсний байгууллагын цэнхэр малгайнд ор олон улсад энхийг сахиулж байна гэсэн үг юм а. Тэгвэл нэгдсэн үндэсний байгууллагаас олгож байгаа томилтын зардлыг 80% албан хаагчид олгодог болсноор сарын цалин нь 6 орчим сая төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна.